Энэ жил бол Монгол оронд жимс жимсхний шинжлэх ухааны нөхцөлтэй жимс жимсхний аж ахуй өсч хөгжснээ 70 жилийн тохиож байгаа. Тэгээд бид холбооноос орон нутгаар явж жимс жимсхний тариалан үйлдвэрлэл эрхэлж байгаа эргээд аж ахуй нэгжүүд мэрэгжилтнүүдтэйгээ ингээд уулзаад явж байна. Та бүгдийн өмнө ямар асуудал тулгамдж байна вэ? Төр засгийн зүгээс, холбооны зүгээс, за бизнес эрхлэгч буюу банк санхүүгийн байгууллагын зүгээс энэ одоо салбарыг хөгжүүлэхэд анхаармаар асуудал юу байна вэ гэсэн тийм санал юу байна вэ гэдэг талаар өнөөдөр ярилцлага хийх гэж байна. За ингээд юуник санал бодлоо илэрхийлэхийг хүсье. 2012 оноос эхэлж Хинтээ аймгийн жимс жимсгний холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. За намайг жимс жимсгний холбооны тэргүүнээр ажиллаж явах үед бол чацарганы холбоо гэж нэртэй байсан. Ерөөсөө Хинтээ хүмүүс бол чацарган тарьдаг. Чацарган тарих тийм нэг үе эхэлж ирсэн үе байсан юм аа. Цөөвтөрхөн хүмүүс нэг одоо өхрийн үд хэмжлэнгийн өөр төрлийн жимс тарьдаг байсан. Одоо бол энэ салбар улам их нарийн хөгжиж байгаа. Сүүлийн үед бол маш их эрчимтэй хөгжиж байна. Тэрний үндсэн дээр бол одоо Хинтээ аймаг болон Хэрлэн сумын иргэд бол өхрийн үднээс эхлүүлээд интоор, лир, газрын алим, хармаг, хар чавга, улаан чавга, шар чавга, за тэхийн шээг гэх мэтчлэнгийн одоо маш олон төрлийн гой жимснүүдийг тарьдаг болчихсон. Тэрийг одоо өөртөө эко байдлаар тариад өөртөө хүнсэндээ хэрэглээд өрхийн үйлдвэрлэлээ явуулаад хадгалаад хамгаалаад боловсруулад ингэ явж байгаа нь бол бас нэгэн үе шин шатанд хөгжил гарчээ гэдгийг илэрхийлж байгаа гой үед явж гин гэж ойлгож байна. Хинтээ аймгийн бол хөдөөгийн сумдууд бол маш эрчимтэй ажиллаж байгаа олон аж ахуй нэгжүүд, том аж ахуй нэгжүүд байгаа. Зарим нь ч одоо бүр одоо шацран энтрээ бол экспортлох хэмжээний ажил хийж байгаа. Бид нар бол одоо жинхэнэ өрхийн үйлдвэрлэлээ явуулаад тэрийг одоо ингээд хүнсэндээ хэрэгжилж байгаа экогийн эко бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа ийм мундаг хүмүүс байна. Тэгээ ойнхоо өмнөх нь одоо холооны маань тэргүүн ирээд бид бүхэнтэй бас ингээд уулзалдаад ингээд байж байгаад бол маш их баяртай байна. За ингээд ажлын амжилтууд зөндөө байгаа боловч бас амьдрал дээр туслан дэмжлэг авах шаардлагатай юмнууд бас байна. Одоо жишээлбэл одоо тэр хаан банк, хас банк ер нь бүхэл банкнуудаас өгж байгаа эко ногоон зээл гэж байгаа бол бидний одоо яг ногоон байгууламж хийж байгаа, одоо мод тарьж байгаа, жимс жимсгэн тарьж байгаа энэ хүмүүст бол бүрэн хэмжээгээр олгохдохгүй байгаа. Судлаад үздэг, очдог, судлаад үздэг. Та ерөөсөө мод тариад байгаа юм байна. Энд чинь бол биш ээ. Бид нар сэргээгдэх эрчим хүч энтрийг л дэмжиж байгаа. Тийм болохоор та арай болохгүй байна. Та өөр чиглэл рүү орсон хойноо ирээрээч гэдэг юм уу. Нэг иймэрхүү байдалтай байдаг. Энийг биш тий. Одоо тэр бом модны хүрээнд ч бай. Манайхан чи одоо маш том зорилттой ажиллаж байгаа ш тэр бом мод гэдэг. Тэрний хүрээнд ч одоо манай холбооноос ч гэсэн бас зах хэмжээний хүсэлтүүдийг удирдгуудад зөндөө тавьдаг гэсэн. Энийний дагуу одоо зохих шатны байгууллагуудын удирдах байгууллагуудын дарга нар энийг анхааралтай авч одоо бүтээлч ажил болгож одоо жимс жимсгний салбарыг бүтээлчээр одоо хөгжүүлэхийг л хүсэж байна. Хэрвээ ингэх юм бол биднэрт байна шүү дээ. Одоо тариад эхэлж байгаа туршлагууд байна, тарьж байгаа талбайнууд байна. Бүтээгдэхүүнээ боловсруулад өөрсдийнхөө одоо бариана хийж гэн, компото хийж гэн, дарсаа хийж гэн, бараашка бүртэл хийж шүү дээ. Бүр хөлдөөж янз бүрийн технологиуд боловсруулж байна. Гэтэл биш дээ бусад одоо гадааднаас орж иж байгаа ногоонууд бол нарийн одоо ногоонууд бай, жимс жимсгнүүд бол биш дээ. Хадгалтыг бол маш удаан хугацаагаар дааж байна. Гэтэл бидний тарьж байгаа эко ногоонууд бол энийг даахгүй байгаа. Яагаад ингэ даахгүй вэ гэхээр тэр гадаадаас ирж байгаа импортоор орж иж байгаа, экспортоор, импортоор орж иж байгаа ногоонууд бол шүү дээ хадгалт хамгаалтын маш их тийм химийн бодисууд хэрэгэлсэн бай. Ийм учраас энэ үл шүү дээ эко л гэж нэрлэгдэж байгаа болохоос ш яг үндсэн дээр үл эко биш болоод байна. Тийм болохоор бид нар одоо эко жинхэнэ бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд яах вэ гэхээр бидний хийж байгаа юмыг өрх болгон хашаандаа тарьдаг болоосай одоо тэгээд өөртөө боловсруулдаг болоосай даа ялангуяа одоо хамгийн ойрын юмд одоо хөлдөө чадгална гэдэг бол хамгийн найдвартай хадгалалт болж байна. Ингийн тулд одоо бас
цахилгаан хийчим хүч баг хэмдэг хөлдөгч том хэмжээгээр авах хэрэгтэй болох юм бэ энэ л да. За ийм итэл юм байна. За яриад байвал зөндөө юмуд байна. Тэгээд бусад цагийг бол одоо хамт уяагаа хүмүүстэй үлдээе. За ингээд би дараачийнхаа микрофоныг өштэй анхлан одоо жимс жимсгнийг өөрхийн үйлдвэрлэлээр нь хийж байгаа жижигээс нь эхлээд явъя. Миний энэ чиг бол одоо компани захирал сууж байна, нөхрөлийн дарга сууж байна, зөндөө олон хүмүүс сууж байна. Тэгээд би хамгийн эхлээд онцлоод одоо би даштай одоо микрофоноо шилжүүлье. Багсарч багшаасаа би 4 өхрийнүүд авд тариад тэр маань сайхан жимслээд тэгээ урам зоригоор би яг жимсний мод тарья гэж бодож эхэлсэн. Тэгээ дараа нь би оюун багшаасаа би юу авсан? Бөөр үлзэг нитори мод аваад тэр манаас одоо энэ жилээс сайхан жимсэлж байгаа. 5 жилийн өмнө авсан шүү дээ би. Тэр маань одоо яг 5 дахь жил дээрээ л их сайхан болсон. Тэгээ одоо би нийт ер нь 14 төрлийн жимсний мод бот тарьж байгаа. Тэгээ энийг гэрийнхээ өөрийнхөө хэрэгцээнд л хэрэглэнэ. Тэгээ найз нөхдөд өгдөг. Сайхан л та эко бүтээгдэхүүн гэж. Газар өөрийнхөө 0.7 газар дээр л тарьж байгаа. Өөрийнхөө хэрэгцээнд л. Жимс боловсруулахдаа бариан хийн. За тэгээд өгөрцөө помидоро дарна. Тэгээд хармаг жимс тарьсан дэргээр нэг бараа шиг дарсрах юм хийдэг л дээ. Тэгж л боловсруулж байгаа. Өөрийн гэсэн эзэмшлийн 0.7 гадаа жимсгэн хүнсний ногоо гэсэн өөрийн хэрэгцээндээ тохируулан тарьж одоогоор манайх нэг 10 гаруй төрлийн 100 гаруй модыг тарьж ургуулад байгаа. Тэгээд мод ботоо болохоор худалдаж авахдаа ихэнхдээ ер нь миний нэг бодол эдгээ. Модыг би анх 16 онд бол яг жигдрээд бүр хашаага битүү мод болгоё гэсэн зорилго тавьсан. Тэрнээс өмнө бол ганц нэгэн мод авч ургуулдаг байсан. 16 оноос хойш мод авч ургуулахдаа би эхлээд хот мотоос авдаг байсан юм аа. Тэгээд энэ тэндээс авч ургуулаад зарим нь өхүүлнэ. Тэрнээсээ юу яагаад туршлагажаад тэгээд ер нь бол аймгийнхаа модыг аймагтаа авч ургуулах нь хамаагүй илүү хөрсөндөө дасцсан байдгийм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд тэрнээсээ хойшоо ерөөсөө дандаа чимгээгч, оюунаагч энэ аймгийн хэдэн хүмүүсээсээ ногоогоо модны үрслэгээ, ногооны үрслэгээ ч гэсэн аваад тарьчдаг. Тэгээд би ерөөсөө ер нь бол 18 онд байшиндаа бүтэн засвар хийх үү, байранд орох уу гэдэг сонголтын дээр би байшиндаа бүтэн засвар хийж хашаа байшингаа тогтжуулж ерөөсөө эко орчиндөө амьдарч үлдээ гэсэн зорилгыг тавьж ингэснээрээ би яг юуг зорж тэгж хашаа байшиндаа үлдээж амьдарсан бэ гэхээр би ерөөсөө хүүхдүүд маань дээд айлын таазыг манайх гэж бодож амьдрахгүй өөрийн гэсэн эко орчиндөө энэ гоё байгальдаа дэлхийдээ ингээ өөрийн гэсэн мод ногоо юу тарих юу хүсснээ хийх боломжтой орчиндөө амьдраад энийгээ үнэл сураасаа гэж бодож би энэ хашаа байшиндаа үлдэж амьдарсан юм. Тэгээд одоогор бол манайх 10 гаруй төрлийн жимсийг 30 гаруй жимсний модноос идэж байна. Тэгээ яг л одоо бол яг хүнсний хэрэгцээндээ л хангагдаж явж байгаа. Тэрнээс өвөл нөөшлөх хүнд зарах тариалах хэмжээний хөл 0.7 гаагаас бол гаргаж чаддаггүй. Тэгээд жижигхэн өөртөө таарсан хэмжээний хүлэмжтэй. Хүүхдүүдээ л хамгийн гол нь би нөгөө юмыг хайрлаж эвтлэхийдээ бид нар чинь ингэж мод ургамал бүх юмыг ингэж өөрснөө тарьж гараараа ургуулсан юм амтрахан эдхийг харж ингэж л миний амьдралын өглөө эхэлдэг. Өглөөний 5 цагаас 5 цагт манай амьдрал эхэлнэ. Манай хөөнийг удаа тэгжсэн. Хүн байгальд амьсгалсан агаараа мод тарьж төлдөг гэсэн. Манай ээж бидний яг төлцсөн байхаа. Ээж аав хоёр маань бидний өмнөөс бараг төлцсөн байхаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр би бас бодож байгаа. Хүүхэд хүртэл нэрээ энэ эвтлэхийдээ өртөө болдго юм байна. Амьсгалсан агаараа хүртэл төлөх ёстой юм байна гэдгийг хэрвээ би мод тарьдаггүй байсан бол манай хүүхэд тэгж тоолж тусгаж авахчгүй те. Тэгэхээр би ерөөсөө бидний залуу ирээдүй бид нар л одоо миний хувьд бол одоо энэ мундаг ах эгч нарынхаа дэргэд бол өөрийгөө тариалан ч гэж цоллоход бол үнэхээр жижигхэн. Тэгэхээр би өөрийнхөө хэмжээнд бол өөрийнхөө үеийнхэндээ бол би өөрийнхөө хашааг тогтжуулаад ингэж амьдарч байгаа маань бол миний үеийнхэнд манай яг одоо ойр тойрны найзууд бол намайг хизээд намжуулдгийг ингээд магтдаг байхгүй. Тэрэнд нь бас урамшина. Хүн чинь нэг магтуулаад ирэхээр дараа нь дараагийн жил нь тэр жилээсээ муухай байхыг юусоо хүсдэггүй байхгүй юу. Тэгэхээр нэг магтаал авсан хүн чинь энэ жил за энэ хашаага муухай байх ч юм бол нэг нь ороод ирвэл юу гэж харах бол гэсэн ядаж л тийм зориг тавигдана. Тэгэхээр өдрийн
зорилгоо ерөөсөө хашаага гоё байлгах, би өөрөө хуваараа гоо сайхан ч мэрэгжилтэй. Тэгэхээр би ерөөсөө хашаага бас хүн харахад нэг гоо зүй талаас нь бас их гоё байлгая гэж боддгийн. Энэ талдаа нэг цэцэгтэйгээ, энэ талдаа нэг моднууд маань эмх зэгцтэй. Би ер нь эмх зэгцтэй юмд их дуртай юм шиг байгаа. Тэгээд хүүхдүүдэд өсөж торноход нь таатай орчинд ядчил бөмбөг бариад айлын хашаанд тоглосон гэд гүгээд байхгүй. Өөрийнхөө хашаанд өөрийнхөө шийдэн дээр тоглож яг гисэн үүднээсээ л яг өөрийн гисэн өөрийнхөө ямиг өөрийн л гэж бодож нөгөө хашаандаа хүртэл нөгөө модоо услах усаа хүртэл ингээл энэ тэндээс авч явсны оронд өөрийнхөө хашаанд худгаа ухаад ингээд явъя гэж яг л өөрийн ямиг өөрийн гэж бодож амьдардаг болохоор яг бүх орчингоо их дэлхийгээ ч гэсэн өөрийн гэж би яг хаач явсан би байгальд нэг ширхэгч хог хайж явдггүй. Тэрнтэй яг адилхан манай хүүхдүүд хүртэл тийм болсон. Дайны дэлхийн байгаль орчны сангийн төсөл хүмүүс өвчүүлээд л яваад байна. Нилээ хэдэн хүнд бичээд өгчлөө. Нөгөө хэд маань цацраг авсан баярлсан гэж ороод ирээд байдаг. Бүр хожуу хойно санаад төсөл бичээд өглөө би хоршоо байхгүй. Одоо энд байгаа нэг их чи хоршооны нэр дээр гуугаад бичээд өгсөн. Нөгөө төслөөч бараг марчиж 2 жил болоод ирсэн чинь дайны дэлхийн орчны үгүй байгаль хамгаалах сангийн Ганбаатар захирал ирлээ. Манай дээгүүр ирлээ. Би нэг төслөөгөөд 2 жил болж байгаа гэдгсэн чинь манай хүүгэн тэр чиглийн төслөө хаасан. Тэгтээ яг ийм хүмүүс төгмөр байна. Би очиод хараа гэсэн. Тэгсэн чинь нэг сарын дараа утастаад танаа төсөл байна энд. Тэр чинь намар орой болж ирсэн. Ирэх жил орно шүүгээд. Тэгээ бит хоёр гэрүүлээрээ нөгөө тарьдаг болсон чинь тэр жилдээ 600 цацраг нь аваад цацрагных нь хашааг нөгөөд тэр жилийн услагааны зардлыг өгөөд бас айгүй том дэмжлэг. Тэр үл яг үнэхээр юмаа хийх хүндээ юмаа өгч чадна гэдэг бол бас тэр төсөл хөтөлбөрч төрийн бодлогын үндсэн одоо зарчим үр дүн тэндээс л гарах юм билээ. Тэгээ бит хоёр одоо анхны жил тарьчаал худгаач гаргаж чадахгүй портерн дээр пошиг тавиал цацрагнаа усалдаг байсан. Одоо тэгээд яг хуу бас өчнө 20 гаруй жил нөгөө тарилаа усалтын системтэй болсон. Талбай руугаа ямар ч гэсэн мотор асаагаад шалганг тавиад одоо усалдаг болчихсон. Тэгээ одоо бид чинь ганцхан цацраг нь гэхгүй цаашаа үргэлжлүүлээд одоо тэтгэврт гарахтаа би тэгнэ гэсэн зорилготой байраа царна хашаандаа гарна гэж сүүлийн 3 дахь жилдээ одоо хашаандаа ногоод мод тариад байгаа нэг 7-8 төрлийн 30 гаруй модтой болсон байгаа. Гэхдээ одоо ингээл хүмүүс захихад модыг 1 жилийн өмнө ч гэсэн тарих гэж байгаа. Би зөндөө хүмүүстэй хэлдэг. 1 жилийн өмнө ч гэсэн тарих. Би 10 жилийн өмнө хашаа уриал зойр барьж явахдаа яа нэг мод тарьж авахгүй яваа л гэж бодож байгаа. Одоо миний моднууд жижигхэн. Тэгэхээр одоо хүмүүст юу гэж уриалах вэ гэхлээр одоо энэ жимсний аж ахуй Монголд бол бүр зах зээл хангалттай салбар байна. Яг өнөөдөр бид нарт тулгарч байгаа бэрхшээл байгаа. Жишээлбэл одоо ингээд намар болон цацраг нь маань ургаад ирнэ. Хураах хүн хүч байхгүй. Хүмүүсийг ирээд чи хураасныхаа талын нөгөө талын над нөгөө талыгаа өөрөө аваад яваарай гэхээр нэг жилдээ тогтмолж ирдэг цөөхөө хүнтэй. Тэр эдмаал дэрн босд нь ирэхгүй. Тэгээ шумуултаа аюул гин. Гэхдээ шумууланд хазуулахгүй хүн гэж хаана угаана л гэдгийг. Тиймэрхүү жишээтэй. Тэгээд бид чинь цацрагнаа тэгэл хагас дутуу авсан маань ер нь л борлуулалт муутай шүү. Тэгэл өвөл нэг багаар борлуулж байгаа л хавар нэг их авахгүй сте нэг их жилдээ нэг 300 баг жилдээ 100 хил цацраг авахд л. Тэгэхээр зах зээлч бас хүнд. Төсвийн байгууллагуудаа нөгөөдөл нь гэрээ хийсэн газараасаа л авна гэн. Бид нар чи ямар ганцхан цацраг ганцхан төмөс борлуулахын төлөө төсвийн байгууллага тендерт ортгүй байхгүй. Тэгэхээр тиймэрхүү бэрхшээлүүд байдаг. Гэхдээ энэ үл арилах бэрхшээл байхгүй юу? Одоо ялангуяа энэ газар тариалангийн зээл энтертүүл жимсний хүлэмжийн аж ахуй багаар орж ирж байна. Яг эрхэлж байгаа хүмүүс маань цөөхөн болоод л далаац нь харагдахгүй байгаа болохоос манай цацрагны холбоо ч гэсэн энэ дэр бас их анхаарч манай насан жаргал сайд бол айгүй зөв хүн энэ Монголын жимсний холбоог авч явж байгаа байхгүй юу? Мэргэжлийн биш хүн юм уу нэг докторгүй улс төр ч юм уу залуу хүн энэ төр авсан бол үдий тэд солигдоо те ганцхан төсөл хэрэгжихэд 5 жил 5 хүн солигдож байгаа юм чинь. Тэгэхээр бол одоо бас бид хэдийн жимсний холбооны насан жаргал даргатай бол бараг л энэ Монголын бүх жимсгэн тариалж байгаа хүмүүс баярлж талархаж явдаг байхад анх 2004 оноос хойш газар тариалангийн чиглэлээр орсон. Энэ рүү яаж орсон гэхээр миний багш Баатар Сүх гэж гавьяат багш байдаг. Одоо бол бурхны оронд явцсан. Тэр багш манайх надад санал тавиад за охин минь чи надтай явж төмс сүнсийн ногоо тариа ихтэн би чадахгүй барахгүй би өстө барахгүй гэсэн чи чадна гэх. Тэгээ намайг өөрийн хүчээрээ ингээд төмс сүнсийн ногоо руу оруулсан байгаа. Тэгээ тэр жилдээ багшаагаа дагаад 2 шуудаа төмс тариад 18 шуудаа төмс аваад 70 манжи маань сайхан ургаад тэгээд тэр жилдээ тэрэндээ урамшаад газар тариалангийн чиглэл рүү цаашдаа бол орж ажилласан байгаа. Тэгээд одоо бол өөрийн эзэмшлийн 100 газартай. За энэ газартаа бол төмс сүнсийн ногоо, жимсний мод, тэгээд төрөл бүрийн моднууд, малын тэжээл ингээд тариалдаг байгаа. Тэгээд
За жимс жимсгний хувьд гэх юм бол 5 гад жимс жимсгний аж ахуй эхэлж байгаа. 3 гад нь цэцэр нь 2 гад нь жимс жимсгэн төрөл бүрийн жимсийг тариалж ингэж ургуулж байна. Цаашдаа бол бас жимс жимсгний аж ахуй хөгжүүлээд 5 га болох зорилготой ингээд жил болгон жимс жимсгний нэмж тарьж байгаа. Цаашдын зорилго гэх юм бол миний хувьд бол ер нь жимс жимсгний аж ахуй хөгжүүлэх маш тийм зорилго тавиад ингээд өөрсдөө л ажиллаж байгаа юм байна. Тэрнээс гадна бол миний хувьд бол энэ модыг маш ихээр тарьдаг. Одоогоор 4000 гаруй модыг тарьчаад байгаа. За энэ дотроо бол 15 гад бол ногоон байгууламж хийхээр байгалийн сайхан цогцлсон тийм юуны бүрдүүлээд тэрэн дотор ахмадууд болон хүүхдүүд, залуучууд чөлөө цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл агаарт бас ирж ингэж аялал зугаалж амрах энэ сайхан юмыг бүрдүүлэх санаатай 15 гад бол модыг дан нарсаар бол хүрээлүүлээд манай аймагт бол ойрхон нар тарьсан юм ойн газар бол байхгүй. Ийм газрыг сайхан бүрдүүлээд ийм ногоон байгууламж амралтын газрыг бол байгуулах зорилгоор бол ажиллаад ингээ бас төр саргаандаа бол хүсэлтэд гаргачаад ингээд байж байгаа. Тэгээ за энэний үр дүн юу гэхээр энэ сайхан ногоог тарьж ургуулахаар хүний бас маш их тийм одоо эрч хүч нэмэгдэж цааш хийх уран бол маш их нэмэгдэж идэг. Өөрийнхөө хийсэн юм одоо анхын тойрсон моднуудаа хараад жоохон урахад хизээ энэ урах болдоо гэж анх тарьж бодож ирсэн бол одоо бол ийм сайхан өндөр болсон модоо хараад өглөө болгон ирээл энийг хараад өглөө босоод энийг хараад баясаад ингээд өнөөдөр л амьдарч байна. Бидний хувьд бол бас нас өндөр болж байгаа. Цаашдаа энэ сайхан модыг өшөөх ургуулад байгаль дэлхийд үлдээчихсэн. Тэгээ бид хэд бол яг хаа тэгээд буцдаг жамтай энэ мод бол ингээ сайхан байгальдаа ургаад үлддэг жамтай. Энэ сайхан минутыг ургуулад үлдээх юмсан. Тэгээд энэ үйлс маань бас бүтэх байхаа. Манай залуучууд бас энэ орон нутгийн хэрэглэгчд бол бас эко бүтээгдэхүүнийг бол маш их сонирхдаг болсон. Энийг бас Монголынхаа ард түмэнд хүрэлцээтэй хийлгэхэд бол төр засаг маань бас жоохон анхаарч үзэж бас тусалж дэмжих бол байгаасаа гэж үзэж байна. Бид нар бол одоо яг бор зүрхээрээ л юм хийцгэж байгаа шүү дээ. Ингээл өөрийнхөө сонирхлын дагуу өнөөдөр нэг 100,000 төгрөгтэй авах юм бол нэг гоё мод авах юм бол юу хоолоо авахгүй баг модоо авчихаар ийм тийм сэтгэлээ бас тэрлүү өгцөн ийм улсууд байгаа. Тэгээд энэ сайхан ажлыг маань дэмжиж, энэ сайхан Монголын маань энэ сайхан үйлийг хийж байгаа ард иргэдийн манаас дэмжиж, төр захиргаа маань бас бидний хийж байгаа ажлыг бас үнэлээсээ, тийм ээ дэмжээсээ. Би яагаад энийг ингэж хэлээд байхаар би бол одоо 2004 оноос хойш энэ үйл ажиллагааг эхэлсэн байгаа. Жил болгон нэг хурал хийдэг, жил болгон улсуудыг уулздаг. Тэгэл одоо дэмжин тэгин ингэн энэ тэрэг гэдэг дэмждэг газар байгаа бас энийг хэлэх хэрэгтэй. Тэр үл юу гэхэд байгаль орчин дайны дэлхийн жижиг төсөвчлөг гэж байгаа. Энэ рүү анх би башаагаад дагаад анх мод тариад жоохон ганцаар юм тариад ижил оюунагч намайг дуудаад юм жижиг төсөл хөтөлбөрт ийм төсөл өгдөг штэ гэд. Тэгээд тэр төсөлтөө нарс биш улаас хайлаас нэг 30 ширхэг цэцэрхний мод тарих тийм төсөл бичээд өгсөн 5 сая. Тэр манд батлагдаж ирээд тэгээд тэр модоо тарьсныхаа дараа ахаад энэ тэрэндээ урамшаад энэ 3 газар 3600 ширхэг цэцэрхний тарьсан байхгүй. Тэгээд тэрнээс өшөө урамсангуудаа 1000 ширхэг өхрийнүүд тодтолдож аваад тэгээ ингээд тариалаад үржимсээ хүртээд ингээд яваад байгаа одоо бол бас өөртөө бас баярлдаг бахархдаг. Энийхээ төлөө тууштай тэмцээд тууштай үзээд ингээд бас үр шимийн үзээд ингээд хүн ирэхэд ямар ч байсан харах үзэхэмтэй болгосондоо бас өөртөө бас баярлж багштаа бас маш их баярлж энэ сайхан үйл рүү бас дагуулж авсан баярлж. Гэтэ ядрах үе бас байдаг тийм ээ. Унаж босох үе байдаг. Энэ болгоныг бол бас төвчээр гаргаж ингэж бас хийж байгаа. Тэнд бол бас газар тариалан ажил бас тууштай сайхан юм болгон бүтээд хийсэн болгон бас босоод ирдэг энэ бас бид энэ бол бас сэтгэлээрээ бас ингэж ажилтдаг юм сайхан үйл ажиллагаа юмаа. Тэгээд одоо бидний бас ярьж байгаа сайхан залуучууд ярьлаа. Ноёногч энэ ингээд бас л амьдралын замыг туулаад ирсэн усуд бас л нэг л санаа бодолтой болсон баа шүү дээ. Энэ бүгдийг ярьлаа. Тэгээд өөр дээрхэн зөндөөл оноос тулгамдаад ингэж ярьлаа. Тэгээд ямар ч байсан Монгол улстай жимс жимсгний аж ахуй үүсгэн байгуулахад үүсгэн байгуулсад 70 жилийн баярын мэндийг хүргээд тэр бүгдтэй бүр ажлын амжилтыг хүсэн өрөөё. Монгол улсад жимс жимсгний салбар хөгжиж 70 жилийн баярын мэндийг хүргье. Нийт одоо жимс жимсгний үйлдвэрлэл аж ахуй эрхэлж байгаа иргэн аж ахуй нийт бүх хүмүүстээ энэ жимс жимсгний салбарын 70 жилийн баярын мэнд хүргье. За тэгээд өнөөдөр бид Хэнтэй аймагчууд Хэрлэн сумынхан маань ер нь хэнтийчүүд Монгол орондоо жимс жимсгний салбарын хүнсний ногооны аж ахуй хөгжүүлэх чиглэлээр
юу хийж байгаа, анхын руу яаж оров, за тэгээд ямар бэрхшээл асуудал тулгамдж яв, тэрнийг яаж даван туулав, цаашдаа бол одоо энэ нэгэнт орсон салбартаа чин үн чарваж цааш нь яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого шийдлийнхаа талаар их сайхан санал солилцлаа. За нөгөө талаар бол бас бусдад одоо уриалсан, соён гээрүүлсэн энэ сайхан санаачлагыг залуучуудаас аваад ахмад туршлагатай Жимс Симпсон гүнзгий ногооны тариалал эрхлэгч нь ярьлаа. За тэгээд 70 жилийн ойгоо энэ намрынхаа ариун ургацтайгаар огтхын яриалыг та нарт дэвшүүлье. Тэгээд Жимс Симпсон болоод хүнсний ногоо аль нь ч гэсэн нарийн агротехнологи шаарддаг, нарийн мэдлэг шаарддаг. За энэнийг нь одоо дагаж мөрдөж чадах юм бол илүү одоо үр дүнд хүрдэг ийм салбар учраас та бүхэндээ холбооны гишүүд энэ олон хүмүүстэй бол бас холбооноос гаргасан энэ оюуны бүтээл манай эрдэмтэн докторууд мэрэгчлэнүүдийн гаргасан бүтээлийг гардуулъя гэж бодож байна. За ингээд оюун тэргүүндээ энийг гардуулчихъя. За баярлалаа.